Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA нь Монгол улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бид энэ удаагийнхаа дугаараар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг идэвхтэй ажилуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа болон арга туршлагын сайн жишээг үзэгчдэнд танилцуулах болно. Хүнсний ууган манлай үйлдвэрүүдийн нэг Апу хувьцаат компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр идэвх санаачлаг гарган ажиллаж байгаа бөгөөд 2022 оны байдлаар нийт 40 иргэнийг үндсэн ажилтнаар ажилуулж байгаа юм байна. Тэдний нэг Жавцма төрөлхийн хэл яриа сонсголын бэрхшээлтэй бөгөөд сонсголын аппаратын тусламжтайгаар орчны дуу чимээг баг зэрэг сонсдог. Тэрээр Апу компанид үндсэн ажилтнаар ажиллаад жил гарan болж байгаа бөгөөд агуулгын ундаа ус зөвөрлөх хэсэгт цаасан хайрцгийг бэлтгэх ажлыг хариуцсан хийж байна. Би Апу компанид 2021 онд орсон. Би үндэсний тамирын дээд сургуулийн оюут төгссөн. Тэгээ би тамирын арга тэмдэглэлээр төгссөн байгаа. Хамгийн их баярлах нь батхаад хамт одон тийм намайг та ойлгоцог бат. Та яг миний яриад ярим ойлгох хүн байдаг. Бас ойлгохгүй хүмүүс нь тэгээ би дандаа бичиж өгдөг. Одоо энэ миний хийдэг ажлыг адилын 5 өдөр 2 өдөр амардаг. Өглөө 8-аас орой 5 цагт талдаг байхгүй. Тэгээд би адилаа тараад юу хөдөө тэрийн цент бас тоглож сонирх копитэй тоглож дуртай. Тэгээд бүтэнтэй өдрөлтөөр би нууд натах бас дуртай. Тэгээ Апу ингээд компани бат манай уудны эзэгт байдаг байхгүй. Тэгээ би тэрнээ хаяа бат 7 хоног нэг завдаг. Би бат дахиад нэг мангитер сурна гэж баттай арай өөр юмар. Тэгээ бат Апу компанид бат олон жилд ажиллах хэрэгтэй байгаа юм тэгээд. Апу компани агуулгын ажилтан оюун чимэгтэй Жавцмагийн тухай хэсэг хугацаанд ярилцлаа. Жавцууч манай охинтой үе тэнгийн болохоор ойлголцоход амархан тэгээд одоо жоохон хичээнгүй манай Жавцуу. Агуулгын албандаа нэг цөөхөд эмхтэй хүмүүс байдаг. Тэрэн дээр ширээний тэнсэн дээр манай Жавцмаа бол айгуу сайн тоглодог болохоор тэргүүнийх нь одоо хүмүүс тэгээд Апу олимпиад ороод 4-р ярианд орж ирсэн. Одоо ийм хүмүүс ч юм хийхдээ айгуу сэтгэлээсээ хийдэг. Хамт олон дотор орж ирэхээр бас өөрсдөө ч гэсэн айгуу сэтгэл өөдрөг болдог тий. Апу компани агуулгын ерөнхий менежер Инх сайхан. Бид нар өнөөдрийн байдлаар ажиллагчдын ажлын орчин болон бүтээмжийг дээшлүүлэх шаардлагын хүрээнд одоо автомат хайрцаглагч машинуудыг одоо оруулж ир суурилсан байж байгаа. За энэ дээр одоо манай ажилтан Жавцмаа маань бол хамгийн идэвхтэй суралцаж тэрэнд одоо манай оюун чимэг ажлын хамтрагч оюун чимэг маань өдөр болгон дагалдуулж одоо энэ машин дээр ажиллах арга барил сургасан байж байгаа. Тэгээ өөрөө ч гэсэн маш сэтгэл хангалуун одоо ингээд бүтээмжтэй ажиллаж байгаадаа бас айгүй сэтгэл өндөр байгаад бид нар ч гэсэн бас хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол маш сэтгэл өндөр байна. Апу компани захиргаа хүний нөөц эрхэлсэн захирал Ичин хорлоо. Энэ жил бид бүхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаагаа шинээр дахин зохион байгуулахаар бол ингээд ихтгэл үнэмшилтэйгээр орж байна. Энэний хүрээнд бид нар ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олголтыг нэмэгдүүлэх, аль болох одоо ажлын байрны тохируулгуудыг хийхээр ажиллаж байна. Гэхдээ мэдээж хэрэг одоогоор бид нар төгстэй үйлдвэрлэлд очоогүй. Ялангуяа 2023 онд энэ чиглэлээр бид нар илүү Монгол улстай манлайсан компани болохын төлөө ажлуудыг хийхээр ингээд төлөвлөж байна. Захиргаа хүний нөөцийн албаны дарга Ган Төгс. Тэгш хүртээмжтэй ялгарлгүй ажлын байрыг бий болгох гэсэн үндсэн бодлоготой ажилладаг. Үүний нэг жишээ гэж ярих юм бол бид хүний нөөцийнхаа бодлогын дүрм журмуудыг видео контент хэлбэрлэлөө дүрм журмын танилцуулгуудад орууллаа. Оруулсан бас танилцуулгууд маань бас сонсголын бэрхшээлтэй ажлуудаа бас хүртээмжтэй байдлыг бий болгоод тохионы хэлээр бас оруулсан. За мөн харааны бэрхшээлтэй ажлууд манад ажилладаг байгаа. Барайл хэлбэрээр бас холбогдох одоо мэдээллүүдийг бас хэмжүүлж гаргасан. Монгол улсад гид бүтцүүд одоо хөгжлийн бэрхшээлтэй тэрсэн тагнамжтай ажил хүн аль эсвэл цогцолтой хүн одоо зорчход маш хүндрэлтэй байдаг. Шатаар зөвөрлөгчийг бид бүхэн бас авч одоо байршуулсан байж байгаа. Урд нь бид нар хөгжлийн бэрхшээл хүний тоолгүй цэх магадгүй тэр хуулийн хэрэгцээг хангах гэж илүү хардаг байсан бол энийг болоод тохируулга бий болох юм хэгжиж цаашаа ажилтан маань одоо урт удаандаа ажиллах тий тухайн оны бас сэтгэл амжтай байх компани бас удаандаа бас ажлыг авчвал хадгалах хэрэгтэй маа гэдэг ийм маш нарийн одоо энэ зөвлөмжүүдийг авснараа энэ ажил маань бас нэлээд урагштай сайхан явж байна гэж бас дүгнэж байгаа. Хүн болгон ажлын байраар хангалтаасаа хэн нэгэн одоо гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүн гэртээ би ажилгүй байна гэж суугасаа илүү нийгэмдээ өөрсдөө хүчин тэтгэлийг оруулаасаа гэж бас хүсэж байна. Апу компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр DPAP 2 төслөөс явуулж байгаа ажлын байрны дадлагжуулагч бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ажилласнаар ажилтан ажил олгогч аль аль нь сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж чаджээ.
аюулгүй байдалд ажиглах боломж олох ёстой материал Апу компанидаа.